Уг зурган дээр 4 настай бяцхан охин зочныхоо өрөөнд камер руу харан инээмсэглэн зогсно. Энэ зураг энгийн мэт харагдаж байгаа ч аимшигт үйл явдлын гэрч болсон зураг. Охины зогсож буй хевсэн дээр ямар нэг зүйл асгарсан толб харагдана. Энэ нь цусны толб байсан. Энэ газар яг энэ өрөөнд охины ээж хэрцгийгээр амнасаа алдсан. 1970 оны 7 сарын 30-ны шөнө Америкийн нэгдсэн улсын Юта мужийн Прайс хэмээх жижиг хотод Шон гэх залуу амьдардаг байсан. Тэрээр яг энэ шөнө маргааш өглөө заасанд явахаар бэлдэж өөрийн гэрийн урд талын хашаанаас заасандаа өгөөш болохоор хорхойг ухаж гаргаж байсан. Тэр энэ үедээ хэн нэгэн гүйж ирж явааг чимээх сонссон. Шон эргэн харж чимээ гарсан зүг рүү харахад унтлагын хувцтай жоохон охин хөл нүцгэн өөрийг нь чиглэн гүйж ирж байсан. Тэр бяцхан охин хөрш айлынх нь 4 настай Хайди Джонс гэх охин байсан. Хайди тэр үед ээжтэйгээ амьдардаг байсан ба түүний ээжийг Лорета гэдэг 23 настай эмэгтэй байсан. Ганц бие ээж Лорета ээлдэг ухаалаг нэг юм байсан. Хэдийгээр санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрээгүй ч гэсэн охиноо юугаач дутаахгүй хичээн хувцс болон тоглоомыг нь өөрөө хийж өгдөг байсан. Тэдний энэ нөхцөл байдлыг мэддэг хажуу хөршүүд нь Лоретаг ажилдаа явсныхан дараа охиныг нь харж ханддаг байж. 4 настай Хайди ийм оройн цагаар гадаа гүйж явах учиргүй болохоор Шон ямар нэг зүйл болохоо байсан байх гэж гадарлаж байсан. Гэхдээ эхлээд түүнээс энгийн асуулт асуусан. Урдын адал түүн рүү нэмсэглээд Хайди нааша хүрээдэр энд зөндөө хорхой байна. Чи харах уу гэхэд Хайди түүнд хариудна. Үгүй ээ, манай ээж үхчихсэн гэж хариулсан. Санаанд оромгүй хариулт сонссондоо Шон шоконд орж хурдхан гэрлөө нь очиж харахаар болон хаалга руу нойртон очиод цусны үнээр маш хурц унартаж байсан. Тэдний гэрт нь ямар нэг аимшигтай зүйл болсон гэдгийг Шон гадарлаад Хайдиг аваад шууд гэрлүүгөө явсан. Тэгээд ихнэртэй Хайдиг үлдээгээд хурдхан цагдаад дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу цагдаа нарыг очиход цусаар буутагдсан Лорета зочныхоо өрөөний шалан дээр хөвтөж байсан. Харамсалтай цагдаа нарыг очиход тэр аль хэдийн амьсгал хураасан байж. Задлан шинжилгээний хариуд түүний биеэс маш олон шарх сорив олцсон. Ялангуяа хүзүү хэсэг нь нүд хальтран болсон байсан. Энэ хэрэг тухайн үед 6000 хүрэхгүй хүн амтай нутгийн уугуул иргэдэд цочирдон үйл явдал байсан. 4 настайдаа ээжигээ алдсан Хайди эмээ дээрээ очиж амьдрахаар болсон. Ингээд түүний ээжийг нь хөнөөсөн алуурчныг олж чадлаггүй цаг хугацаа өнгөрсөөр Хайди насанд хүрсэн. Түүнд тэр өдрийн болсон үйл явдал бүдэг бадаг л санаанд нь орж ирдэг байсан. Тэр өдөр болсон аимшигт үйл явдлаас цочирдоод юм уу? Хитрхи жаахан байсан болохоор санахгүй байгаа юм уу? Ямар ч тач тэр өдрөөс түүний ой санамжинд үлдсэн зүйл нь хэрэг болсон өдөр 4 настай Хайди ганцаараа өрөөндөө унтаж байсан. Гэхдээ ээжийнхээ орилох чимээ болон өөр бусад ямар ч чимээг сонсоогүй. Эргээд бодоход ээж нь гэмт хэрэгтнээс охиноо хамгаалахын тулд аимшигтай өвдөлт мэдэрч байсан ч албаар чимээ гаргаагүй байх гэж бодсон. Унтаж байсан бяцхан Хайди ямар нэг зүйл шалан дээр унах чимээнээр нойрноосоо сэрсэн юм байна. Тэгээд босоод чочны өрөөнийхөө хаалганы түлхүүрийн түхээр нь харахад ээж нь шалан дээр хөвтөж байсан. Хаалгаа онгойлгоод чочны өрөөнд ороход ээжийнх нь эргэн тойронд цусаар буутагдсан байсан. Ингээд Хайди хурдхан гэрээсээ гарч Шон дээр гүн очиж байгаа байдлаа хэлсэн юм байна. Том болсон хонинж гэсэн энэхүү бага насны хар бараанд дурсамж нь түүнийг зовоосоор байсан. Тэр болгонд Хайди эмээдээ хэрэгтнийг олох хэрэгтэй гэж хэлдэг байсан ч эмээ нь түүнд өнгөрсөн хар бараанд дурсамжаа ардаа үлдээж одоогоороо урагшаа харж амьдрах хэрэгтэй гэж хатуу хэлдэг байсан. Хайди эмээгээ ингэж хэлэх болгонд нь эсэргүүцэж түүний үгийг хүлээж авдаггүй байж. Тэгээд насан туршид удаагүй байхдаа эмээгээсээ холдож тусдаа амьдрахаар болсон. Хайди 1989 онд 23 нас хүрсэн. Хайрт ээж нь түүнийг орхин оцсон насан дээр нь ирсэн нь. Цаг хугацаа өнгөрсөөр байсан ч тэр шөнийн аимшигт үйл явдал хар дарсан зүүдээр үргэлжлэн Хайдиг шүн бүр зовоодаг болсон. Тэр ямар ч аргаар байсан хамаагүй хэрэгтнийг олохоор сэтгэл шулуудан тэр үед ээжийнх нь хэрэг дээр ажиллаж байсан Прайс дахь цагдаагийн хэлтс рүү имэйл явуулсан. Мөн холбооны мөрдөх товчоотой холбогдож мөрдөн байцаалд явуулах хүсэлт гаргасан байна. Гэхдээ харамсалтай нь түүний энэ хүсэлтийг аль нь ч хүлээж аваагүй. Ингээд 17 жилийн дараа буюу 2006 онд Хайди 40 нас хүрсэн. Энэ үед ч гэсэндээ тэр аимшигт үйл явдлаас үлдсэн сэтгэлийн зовлон гуниг тэр чигтэл байсан. Яг энэ үед тэрээр маш их ядарч байсан учраас өөрийн ажлаа зохицуулаад нутгаараа буцан эмээгийнхээ гэрт амьдрахаар болсон. Ингээд эмээгийнхэн гэрт очсноос 3 жилийн дараа буюу 2009 оны 6 сард Хайдигийн машин хулгайд алдагддаг. Үүнд бухимдсан Хайди цахим орчимд өөрийн сэтгэгдлээ хуваалцсан. Энэ үед сэтгэгдэл хэсэгт
Дэвид гэх хэрэгтэй түүнд тайлгаруулах сайхан үгсийг бичсэн байсан. Хайдид Давид гэх нэр нь яагаад ч юм танил санагдсан. Гэтэл тэр хоёр нэг ахлах сургуульд төгссөн найзууд болж таарсан. Дэвид тэр үед мөрдөгчөөр ажилладаг байж Хайди шууд л Бурхны өгсөн боломж гэж бодсон. Тэр ээжийнхээ хэргийн талаар Дэвидэд хэлсэн. Дэвид түүний яриаг анхааралтай сонсож энэ хэрэг рүү анхаарлаа хандуулахар шийдэж Дэвидийн ачаар энэ хэргийг дахин эхнээс нь шалгаж эхлэхээр болдог. Хэргийг шалгаж эхлэх гээд материалуудыг нь цуглуулах гэтэл Лоретагийн хэрэгтэй холбоотой материалууд болон хэргийн газраас олдсон баримтууд нэгэн ч үлдээгүй байсан. Хичнээн тайлагдаагүй хэрэгч гэсэн дүрм журмын дагуу баримтууд нь хадгалагдсан байх ёстой. Гэвч юу ч үлдээгүй алга болсон байсан. Гэхдээ Дэвид мухардаагүй, бууж өгөөгүй. Тэрээр нутгийн номын санд очоод Лоретагийн хэрэгтэй холбоотой сонингийн нийтлэлүүдийг хайж хэргийн материалыг эхнээс нь үүсгэж эхэлсэн. Нийтлэл дурдсан мэдээллээр бол Лоретаг амиа алдсны дараа түүний гэрт үзлэг хийхэд ямар нэгэн эвдэр шимхэрсэн зүйл байгаагүй, хаалга нь бүрэн бүтэн байсан. Дэвид үүнийг хараад хэрэгтэн түүнийг таньдаг хүн байсан байна гэж таамагласан. Мөн түүний биеэс 19 мясны шарах олдсон бөгөөд гайхалтай нь товтлохооноос хамгаалсан байдлаар үүссэн шарах нэгч байгаагүй хэмээн тэмдэглэсэн байж. Энэ нь Лорета охиноо хамгаалахын тулд ямар ч чимээ гаргаагүй, ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гэдгийн баталгаа болж байгаа юм. Эдгээр баримтуудыг олсон ч гэсэн хэрэгтнийг олоход хэцүү байсан. Хэрэгтэй холбоотой өөр баримтууд олдохгүй байсан учраас мөрдөн шалгалтын ажиллагааг зогсоох төлөвлөгөөтэй байсан. Ингээд Дэвид Хайдид энэ тухай арай гэж хэлэхэд Хайди түүнд хэрэгтэй холбоотой өөр нэгэн баримт өгдөг. Хайдиг нутагтаа ирээд удаагүй байхад нь эмээ нас орсон. Тэгээд Хайди эмээгийнхээ эд зүйлийг эмхэлж байхдаа ээж Лоретагийнхаа нэр нь бичээстэй хайрцгийг олсон байна. Хайрцаг дотор эмээгийнх нь хинч ч үзүүлэлгүй нууцаар цуглуулсан хэрэгтэй холбоотой баримтууд байсан. Эмээ нь яг яагаад тэдгээр баримтуудыг нууцаар цуглуулсан болохыг гайхан Хайди хэсэг уйлсан. Баг үеийнхээ дурсамжаас бодвол эмээ нь тийм ч хөтөн хүндээ хүн байгаагүй гэдгийг мэдэж байсан учраас эмээ маань ч гэсэн хэрэгтнийг хайж болохыг хичээж байсан байхаа гэж таамаглаж байсан. Түүний таамагч үнэн байсан. Гэмт хэрэгтнээс охиноо хамгаалахын тулд түүнээс нууцаар бүгдийг цуглуулж сэтгэл дотроо ганцаараа бүгдийг тээж байсан юм байна. Тэгээд тэр хайрцаг дотроос Хайди нэг зураг олсон. Тус зураг Хайди ээжигээ алдаад хэд хоногийн дараа гэрийнхээ зочны өрөөнд авахулсан зураг байсан. Хайдигийн зогсож байсан хэвсэн дээр ээжийнх нь цусны толб байсан. Хайрцаг дотор зөвхөн энэ зурагч биш, хэрэгтэй холбоотой бас нэгэн чухал баримт нотолгой байсан. Тэр нь нэгэн сонингийн нийтлэл байсан ба нэг эрэгтэйг баривчилсан ч баттай нотлох баримт байхгүй учраас суллагцаан гэх мэдээлэл байсан. Тус эрэгтэйг Том гэдэг нэрийг хармагцаа Хайдигийн мартагдсан байсан дурсамжууд нь нэг нэгээрээ толгойд нь орж ирсэн. Лорета амьсгал хураахаас өмнө найз залуутай байсан. Түүний нэрийг Том гэдэг байсан. Гэхдээ Том болон Лорета хоёр уулзаад удаагүй байхдаа салсан. Яагаад гэвэл Том түргэн ууртай, муу зуршил ихтэй байсан учраас Лорета түүнээс салахар шийдсэн юм байна. Гэвч Том Лоретагийн салах хүсэлтийг үл тоон гэрт нь хүртэл байнга очдог байсан. Тэрч бүхэл Хайдигийн өмнө түүнд гар хүрдэг байж. Дөнгөж 4 настай Хайдигийн хувьд харахад маш хэцүү хүнд нөхцөл байдалтай байсан. Тэр үеийн айдас нь тэр бүх үйл явдлыг мартахад хүргэсэн юм байна. Эмээгийнхээ цуглуулсан баримтуудын ачаар ой санамжаа нэг нэгээр нь санаж эхэлсэн Хайди. Тэр аимшигт хэрэг гарсан өдрийн үйл явдалтай тэрхүү хар дурсамжтайгаа яг нүүр тулан иргэн санаж эхэлдэг. Мөн түүний санаж байгаа зүйлтэй эмээгийнх нь удаан хадгалсан тэмдэглэлийн дэвтэрт ч гэсэн яг адилхан зүйл бичээстэй байсан. Дэвтэрт бичснээс дурдвал 1970 оны 7 сарын 31-ний өдөр Лорета амьсгал хурааснаас хэдэн цагийн дараа Хайди цагдаа нараар хургуулan эмээгийнхэн гэрт очсон. Тэр үед Хайди эмээдээ Том ээжийнх нь амьд хүрсэн болохыг, Том ээжд нь яаж хэрцгий ханддаг байсан талаар бүгдийг нь ярьсан байна. Эмээ нь өмгөөлөгчдөд охиныхоо ярьсан зүйлийг ярьж, охиноо шүүхэд гэрчээр оруулахыг хүссэн боловч тэр үед шүүх хурлыг удирдах байсан шүүгч дөнгөж 4 настай хүүхдийг гэрчээр оруулахад хангалтгүй гэж үзсэн байна. Тэр үед уг нь бол Том баривчлагдсан гэсэн хідээж нотлох баримт тутмаг учраас суллагдсан нь тэр юм байна. Энэ бүх өнгөрсөн зүйлийн талаар Дэвид бүгдийг нь мэдээд хэвдэл мэдээллийнхэнтэй холбогдсон үйл явдлын талаар мэдээлсэн. Мөн үүнтэй зэрэгцэн энэ хэргийн талаар мэдээлэл авах хүртэл зарласан. Ингээд энэхүү мэдээлэл цацагдсанаас хэдэн цагийн дараа нэг дуудлага ирсэн. Уцаар залгасан хүн Лорета хэрэг болсон өдөр өөрийнхөө цусаар хэрэгтний нэрийг бичиж үлдээсэн гэх цуу яриа байдаг.
Тэр үедээ уг нь бол энэ мэдээлэл явж байсан ч энэ хэргийг дааж авсан цагдаа нар энэ хэсгийг зохих ёсоор нь шалгаагүй гэж хэлсэн байна. Ингээд Дэвид Хейдигийн багтаа ахуулсан зургийг сайтар хараад зургийг томсгон газарт цусаар бичсэн T.O. гэх хоёр үсгийг олж илрүүлдэг. Энэ хоёр үсэг яалтчгүй Томийн нэрний хоёр үсэг болох нь харагдаж байсан. Энэ нь хангалттай нотлохоо мэт санагдаж байгаа ч Дэвидийн хувьд үүнд сэтгэл хангалуун байгаагүй. Яагад гэвэл цуглуулсан бүх нотлохоонууд нь шууд биш дам яриагаар илэрсэн учраас юм. Томийг баривчлахын тулд яг баттай нотлохоо хэрэгтэй байсан. Ингээд Дэвид удаан бодсны эцэст Лоретагаас ДНК шинжилгээний дээж авахар болсон. Тэр үед хэргийн газраас олдсон баримтууд яасан нь мэддэхгүй алга болсон байсан учраас гэмт хэрэгтний ДНК үлдсэн байх магадлал өндөр ганц зүйл нь Лоретагийн цогц байсан. Дэвид Хайдигийн зөвшөөрлийг авч Лоретагийн шарлыг ухахаар болж 2016 оны 6 сард Лорета амьсгал хураагаад 46 жил өнгөрсний дараа түүний шарлыг ухан ДНК шинжилгээ авахар болсон. Мөрдөгчд энэ тухайга бүх мэдээллийн хэрэгслээр зарласан. Гэхдээ харамсалтай нь 46 жилийн дараа түүний шарлыг гаргаж ирээд үзэж байгаа учраас удаан хугацаа өнгөрсөн тул ямар ч ДНК шинжилгээний дээж авах боломжгүй байсан. Ингээд дахиад л тайлагдаагүй хэрэг чигээрээ үлдэх мэт харагдаж байсан ч цагдаа нар зал хэрэглэхээр болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн болоод тэрв нутгийн ихэнх хүмүүс энэ талаар мэдэж байсан. Тиймээс хүмүүс ДНК шинжилгээний хариуг чих тавин хүлээж байсан байна. Илүү ихээр сандран маш их хүлээлт үүсгэж хүлээж байгаа хүн нь хэргийн гол шижигтэн Том байх ёстой учраас дахин хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хийсэн. Цагдаа нар мэдээллэхдээ энэ хэргийн хэрэгтэн одоо болтол амьд байгаа. Түүнийг баривчлахаар бид бүх бэлтгэлээ бүрэн хангасан гэж мэдээлсэн. Цагдаа нар мэдээлэл хийснээс хэдхэн цагийн дараа нэг эмэгтэйгээс дуудлага ирсэн. Тэр өөрийгөө Томийн хүр шайлын хүн гэж танилцуулсан. Цагдаагийн мэдээлэл гарсны дараахан Том гэрт нь ирээд өөрийнхөө нохоог харж байгаа ч гэж гуйсан. Эмэгтэй түүнээс яагаад нохоогоо харуулах гэж байгааг нь асуухад өөрийгөө удахгүй баривчлагдах байхаа гэж хариулсан байна. Гэмт хэрэг гараад удаан хугацаа өнгөрсөн учраас Том 76 нас хүрсэн. Мөн дээрээс нь сайн алхаж чадхаа болсон байсан. Цагдаа нар мэдээлэл хийх үеэрээ түүнийг зүхтагч хүчгүй болсон байгаа гэдгийг мөн бусдад аюул занал хийх боломжгүй болсон гэдгийг нь хүртэл дурдсан байсан. Ингээд тэр өдрийн маргааш нь хуршайлын эмэгтэйн ачаар Том өөрөө 46 жилийн өмнө хийсэн хэрэгээ хүлээсэн байна. Тэрээр хэрэг болсон өдрийн талаар ярихдаа би согтуу байсан. Бэлгийн дур хүсэлтэд автсан байсан учраас Лоретагийн гэрт нь очин түүнтэй дотн харилцаа үүсгэхийг хүссэн ч Лоретад татгалцсан. Тиймээс ийм хэрцгий хэрэг хийх болсон талаараа ярьсан байна. Ингээд Том эцэст нь аимшигт хэрэг үйлдэснээс 46 жилийн дараа буюу 2016 онд баривчлагдсан байна. Түүнд 10 жилийн хорих ял өгсөн бөгөөд одоо хүртэл шоронд байгаа юм байна. Бичлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Бичлэгийг маань дуустал нь үзэж дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.